За сайн байцгаана манайхаа. Өдрийн минь төргий. За Монголдо баярлалаа. Өчигдөр ирсэн. Ирээ шууд логийнхаа ажилдаа орж байна. За би төв талбай дээр хүрэлцэн ирсэн байна. За төв талбай дээр юу болж байна гэхээр за Монголын автомашин мотоциклийн холбооны нэгдсэн нээлтийн парад 5 сарын 2 буюу энэ өдөр бас зохион байгуулагдаж байна. За энд за бүх холбоотууд хүрэлцэн ирсэн байна. Тэгээд энэ дээр ямар машин техник ирсэн бэ гэдгийг бас та бүхэндээ влогоор нэгдүгээр харуулъя. За тэгээд влогийн араас Японд хийгдсэн цуврал влогууд араасаа бас та бүхэндээ үзэгч та бүхэнд хүрэх болно. Тэгээд надтай үргэлж хамтдаа байдаг бас та бүхэндээ баярлалаа. Тун удахгүй бас Японд хийгдсэн дугаарууд маань эхнээсээ цацагтаа явчихна. За тэгээд влогтойгоо хамтдаа гарамнахаа. За энд 99.1 гэдэг. Ер нь тэгэл сая ингээл Японд харж ирсэн гой машин техникүүд Монголч гэсэн ер нь бол одоо ингээд гялгараараа ингээд байж ах жишээ нэ. Энэ гой 15 байна. За энд бас гой MK5 0201 гэсэн дугаартай MK5 байж байна. За энд нэг BMW M4 байж ах жишээ нэ. V8 Biturbo. За энэ нөгөө нэг Мофи бас нөгөө цох офроудын ирсэн. Уазахын ирсэн байгаа. За энгүүр бас Мофихан Уазахын 107 Уаз ангилд оролцдог жирээснүүд. За эндээс ерөнхийдөө одоо энэ хүү цуваа маань ерөнхийдөө Улаанбаатар одоо энэ төв талбай дээрээс хөдлөөд шууд юу руу очих юм. Монгол 63 рейсвэ 5 сарын 8-наас 10-ны хооронд болох тэмцээн 63 дээр зохион байгуулагдаж байгаа. За тийшээ тэнд бас арга хэмжээ ивентүүд болж байгаа юм лээ. За би бол тийшээгээ 63 руу бол өнөөдөртөө очиж амжихгүй талбай дээр ямар машин байгааг ерөөхдөө та бүхэндээ харуулад тэгээд энэ тэндээсээ шууд тэгээ рилүүд ерөөхдөө хийж байгаа учраас та бүхэн бас тэндээс бас сайн уу рилүүдийг бас үзэж болно. За маа дрифтийн машинууд энэ аваар бас зогссон байна. За суперкарууд бас нэг 35 зогсож байна. За энд Supra MK4, Supra MK5 зогсож иш гой машин зөндөрсөн байна. За манай Очрогийн MK5, RX7, за S14 Rocket Bunny. За энэ жил бас энэ хөө улаан машинаар манай нөгөө хиний дүү тэмцээнд орж Очрогийн дүү тэмцээнд орж байгаа. За бас гой гэлгар чейсрүүд ирсэн байна. Z350. За моточд нь энэгээр бас зогсож шүү. За энд бас нэг мото цуваа бас орж ирж байна бас гэсэн. Байкрод орж ирж байна. Байкрод орж ирж байна. За энэгээр кросс английнхаа энэгээр зогсож байгаа шиг байна. За манай кроссч тэнд. За энэ шиг суперкаруудаас бас мустангууд бас зогсож ах шиг байна. За энд Атос зогсож байна гэдэг шиг. Энд нөгөө Атосны зогсоол дээр төв талбай Атосны зогсоол дээр бас явж байгаа. Канамууд бас ирсэн байна. Гасын канамууд ирсэн байна. За тэгээ та бүхэнд энэ шинэ влогоо хүргэчихэд үүний араас бас сая Япон улсад хийгдсэн бүх влогууд маань та бүхэндээс араасаа хүрэх болно. 4-5 дугаар ерөөхдөө бичигдсэн байгаа. За ер нь маш хол замыг туулж явж гой гаражуудаар орж бичлэг хийсэн учраас ер нь бол нэлээд бас жоохон ядарсан. Японд очиод богинохоо өдрүүдэд олон газраар орох гэж бас нэлээд ядарсан шүү. Одохгүй гой влогуудаар та бүхэндээ уулзах болно. За ингээд гой гялгарууд нь тэгэл цугларч ин да. Гялгарууд яг одоо энэ тэгэл клуб болгоноос хэд идэм шин. За энэ манай Фортуна клубээс цоонд явж байгаа юм шиг манай Анар дүг юм шиг байж байна. За энэгээр Анармагийн машин зогсож байна. За энд нэг гой 6 ER. За энд энэ сая шинээр одоо ерөөхдөө хийгдэж байгаа Power Team Garage бэлэг сайхны GT86. За манай соёл эрдэнэ машин зогсож байна.
За энд бас манай Японд мөнх болтоос худалдаалагдсан машин баха энэ чинь. S15, S14 юу лээ. За энд бас нэг гоё марк зогсож байна. Юу вэ? За энд нэг гоё GTR 35 октоодл байдаг болж тээ. За манай Мофийн энэгээр бас зогсож ш. Нэгэн дээр гараа зогссон байж тээ. За ингээ нэгэн дээр зогссон. За Subaru-чд бас энэгээр зогссон байна. Rallycross. Master Rally машинууд энэгээр зогссон биш. За Bike-рууд энэгээр цуугаараа араас орж ирцгээгээд зогсож байна. За ингээд энэ бүгд ерөөхдөө нээлттэйгээл аль бие осоор удахгүй бас бүх холбоотуудын раунд нэгүүд ерөөхдөө удахгүй бас эхэлж байгаа. За манайха Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны маршал за спортын мастер Санж Очир найз дээр ирсэн байна. За өнөөдөр ерөөхдөө дрифтийн холбоогоос гिचнээ машин хүү цуванд нээлтийн парадад явах чинь. За өнөөдрийн арга хэмжээ нь болохоор Монголын машин мотоциклуудын холбоо буюу манай том холбооны бөгөөд бүх одоо автын холбогдолтой тийм өдөрлөг буюу одоо нээлтийн өдөр байгаа. Энд болохоор нийт 6 холбоо клубуд оролцож байгаа. Одоо дурдвал дрифт, моф, автомаструудын холбоо тэгээд одоо зарим нэг нэр нь оршгүй ер нь ингээд 5-6 холбоо маань нэгдээд анх удаага автомашины өдөрлөг буюу одоо нээлтийн өдөр байгаа. Тэгээд энэ өдөрлөгт нэг холбооноос багада 20 машин ингээд гаргасан байгаа. Тэгээд 120-од машин бас нэг 50-60-аад мотоцикл да парад цуваа явна. Парадын цуваа одоо эндээс Монгол 63 рейсвэр явж байгаа шүү дээ. 63 дээр ерөнхийдөө ямар үйл ажиллагаа явж байгаа? За 60 инженеерс хөдлөөд бидээ маршрут Монголын анхны тойрог зам буюу Монгол 63 рейсвэй дээр очихоор байгаа. Тэгээд энэ дээр маань болохоор очиод тодорхой хэмжээний арга хэмжээ, үйл ажиллагаа, нээлтийн үг хэлэлттэй тиймэрхүү арга хэмжээнүүд одоо төлөвлөгдсөн байгаа. Одоо 5 сарын 8-наас 10-ны хооронд болох Чингис хаан International Drift Battle тэмцээнд Монголын мэргэжлийн спорт автомашины холбооноос ер нь одоо яг энэ хүү нээлтийн тэмцээнд бэлтгэл ажил ер нь хичнээн хувьд дээр явж байна. За ер нь бэлтгэл ажил бол нэг 80% таа явж байна. За тэгээд олон улсын тамирчид маань 5 сарын 5-наас өсвөлээд араасаа тэмцээнийхээ өмнө буухаар байгаа. Тэгээд ер нь бол 5 орны нийт нэг 70 тамирчдын хооронд одоо олон улс монголчуудын нийлсэн 70 тамирчдын хооронд тэмцээн болохоор байгаа. Тэгээд бэлтгэл ажил бол маш өндөр түвшинд гайгүй хурдтай явж байгаа. За окей. За одоо тэгээд туудахгүй бас 12 цагаас суугаад гэсэн тийм. Тэгээд ер нь 12:30-д хөдлөн тэгээд цуваа маань ерөөдөө явсаар байгаад Монгол 63 дээр 2 цагийн очихоор төлөвлөгдсөн байгаа. Тэгээд тэрнээс хойш одоо манай нээлтийн арга хэмжээ тэнд манай холбооны тэргүүнүүд үг хэлэлт тэгээд хөрвүүлэхээр байгаа. За баярлалаа. Баярлалаа. За бас кросс англих ирсэн байна. За мэдээж бас манай лимит маань мотоспорттой салшгүй холбоотой хүн байгаа. Тэгэхээр цувандаа бас явахаар үлдсэн ирсэн байна тий. Тэгсэн энэ баярыг бол манай одоо өвөгийн үеэс эхлээд одоо мотоциклчдын баяр гэж нэрлэдэг. 5 сарын 2 нь бол миний хувьд өв дамжсан тийм баярын өдөр байгаа. Тэгээд бүр өргөн цар өрөөтэй болсон байна. Тэгээд баяртаа оролцохоор ирлээ. Одоо эндээс гараад 63 руу явна гэж байна тий бөөндөө. Тэгээд цуваагаар. Гэхдээ энэ яг нөгөө нэг дрифт, моф одоо юу гэдэг те энэ англиуд бүгд хамтдаа бас ингэж цуваагаар явж исэн баг анхны юу баг шүү тий. Тийм баг. Одоо манайхан ч нөгөө нэг бол мотоцикл, нэг бол машин, нэг бол моф гэж салждаг шүү дээ. Бүгд төрлөөс л ирсэн байна тий. Тийм ээ. Яг бүх холбоотууд ингээд нэгэн зэрэг хамтдаа байх нь бас сүртэй харагдсан байна. Дуу шуунч бүгд нөгөө өөрөө гэсэн дуутай тийм мотоцикл Монголд явж байгаагүй цуваа явах гадах шиг байна тий. Өнөөдөр бол тий. Ерөнхийдөө мото английн тэмцээн уралдаанууд хэднээс эхэлж байна? За тэрийг сайн мэдэхгүй байна. Кросс англи гэж одоо ерөөсөө эхнээсээ нээлтээсээ эхэлж байгаа шүү дээ тий. Нээлттэй болоод ер нь яг удахгүй эхлэн дээ. Тий. Манай лимитийн шүтмүүд бас ихгүй шүү дээ. Яа. За тэгээд бас энэ мотокроссын баг хамт олон тэгээд өнөөдрийн цуваанд амжилт хүсье. Газ гэж байгаа шүү дээ.
За манайха та бүхэнд ерөнхийдөө төв талбай дээр парадн дээр юу болж байгаа вэ? Өнөөдөр нээлт бүх одоо холбоотуудын нээлтүүд ямархуу болж байгаа гэдгийг влогоор товчхон та бүхэнд сүргэлээ. За тэгээд энэ хүү влогийн ар араас миний сая постд хийгдсэн цуврал влогууд та бүхэндээс хүрэх болно. За тэгээд влогтойгоо хамтдаа байсан та бүхэнд баярлалаа. Тэгээд 5 сарын 8-наас 10-ны хооронд Чингис хаан International Drift Battle тэмцээн дээр уулзцгаая. Тэгээд Монгол 63 рейсвид дээр үзэгч өнгө учраас хүн бүхэн хүрэлцэн ирээрээ. Тэгээд влогтойгоо хамтдаа байсан та бүхэнд баярлалаа. Баяр та манайхаа.